Аялал зугаалгын өдрүүд эхэлж байна да. Playtime наадам хөдөө гадаа аялна гэдэл бүгдийг нь амжуулахыг хүсэх тусам санхүүгийн хэрэгцээж дагаад нэмэгддэг. Тэр болгонд бид санхүүгийн бэлтгэлтэй байж чаддгүй шүү дээ. Тэгвэл та бүхэндээ Simple аппликейшнээр байгаа газраас нийгмийн даатгалын баталгаажуулалт шаардахгүйгээр зөвхөн дансны хулгай ашиглаад 2 сая хүртэлх төгрөгийн зээлийг авах боломжтой микро зээлийн үйлчлэгийг танилцуулж байна. Simple зээл авах процесс зарцуулах хугацааг багасгаж таны санхүүгийн нөхцөл таарах зээлийг хамгийн дээд хэмжээгээр санал болгодог гэдгийг бас дуулгахад таатай байна. За юу цэцэн дэвнэхам бид бүгд одоо контентоо айлтал хойр ойрхон оруулж та хэдийг үзэх юмтай байх гадаа хичээж байна. Өнөөдөр ярих кино маань бас их алиа кино гамаа. Зарим нэгнийх нь хүүхэд насны дурсамжинд үлдсэн байдаг баг. Алдарч жүжигчин Сандра Буллок хичээмэн дугаал дүртэн тоглосон Miss Congeniality буюу ухта холбооны мөрдөх товчооны албан хаагч боловч ажил амьдралын ирэхээр миссийн тэмцээнд оролцохоос аргагүй байдалд ордог бүсгүйн талаар үгэл сонирхолтой хөхтөө үйл явдалтай кино гам. Эгч бол одоо угаасаа энэ дүрээ тултлан гаргасан болохоор та бүхнийг өөдөөхгүй гэдэгт итгэлтэй байна. Киноны маань үйл явдал нэгэн номын байрын нүдэн шилтэй бяцхан охин тоглоомын талбайд үеийнхэндээ дээрлэхүлэг зогсож байгаа хүүг аварчгүй зураглаа хэлнэ. Амхандаа хүнд буян боллоо гэж бодтол нөгөө мүү бацаан чинь харин чамаас болж би онгой боллоо. Охиноос тусламж авдаг гэд хүүхдүүд намайг шоолно штэ гэж авд юм а. Нөгөө охин бол тэр бацааныг хайрдаж чадахгүй бол маа гэд нам хусаад хайчлаа. За тэгэд өнөөх бяцхан охин маань овоо хэдэн жил өнгөрөхөд нас нь явсан уу гэхээс гадаад төрхөн ээх өөрчлөлт орсон юм алгаа. Мөрдөгч болсон уу гэлтэй ном уншиж үү мэд дүрсгээд номынхоо дунд камер суйрлуулчихсан уушийн газар орс хүмүүсийг тандаа сууж байх юм а. Ард бүхэл бүтэн мөрдөн байцах баг ажиллаж байгаа болтой. Нөгөө орсууд дээр чинь хүмүүс нэмэгдэж гар буу муу цухалцаад эхлэнгүүд нэмэлт хүчээ дуудаад хүчний ажиллагаа хэллээ шүү. Манай гол дүрийн бүсгүйг Heart гэдэг юм байна. Бас хурган орс хэлтэй гэж байгаа. Мөрдөх товчооныхан маань яг сайхан алцуул алцъя гэж хаалгууд өчгөлөөл ороод иртэл тэнд байсан орсуудын толгойлогч нь бос зогсоод үүж болоогүй юм шиг дүр үсгэх гэж хичээсэн үү? Яасан? Амрууга самар шидээд хагаж өгтөглөө. Гэтэл манай гол дүр Heart маань хүн өгөх гэж байгааг хараад тэссэнгүү шууд сэгсэж зохиж байгаад хоолоод нь тэгсэн самрыг гаргаад өгөв. Тэгтэл өнөөх орсон зөрүүлээд шууд Heart-ийн хоолоо тутагдлаад яасан ч хогийн гарав. Гэхдээ Heart маань яаж иж байгаа тэрнээс мултарчглаа. Мэдлэг байхав да одоо тэгээ зодоонуудын тал дээр их чадварлаг сурамгай хүүхэн байгаа шүү дээ. За энэ мөчөөс хойш битүү буудалцаан хийж байгаамаа. Бужигнаж энэ хэдэн холбооны газрын мөрдөгч чинь Оросын мафцсан гэмтэрхтнүүдийг нэгэн болгож авлаа. Гэтэл хамт ажилладаг нэг цагдаа нь бууны сумд өрчихсөн. Тэгээ явахтаа манай Heart ч одоо илүү хөдөлгөөн хийж хэрэгтнийг аварснаас болоод ийм хэрэг боллоо гэд өөрийгөө буруудагсан зогсож байваа. Хамтран ажиллагчдын нэг нь хэлж байгаа хүн шийдвэр гаргах хэрэгтэй болдгоо. Гэхдээ энэ удаагийнхаа бол буруу шийдвэр байсан байна. Нэрэн чи их аимшигтай харагдаж байна гэд сэтгэл санааг нь бүр авах юмгүй болго ажиллав. Мянга чадвартай байсан ч эмхтэй хүн болохоор ингэж ханддаг юм уу хаашаа юм. Ер нь нэг хаа газар нэг юм үйл явшилт ажиглагдаад байдаг шүү дээ тий. Тэр л баг. Heart маань бөөн стресс болсон амтэн гэртээ ирээд муу мишоконтой хамаг уураа гаргаж байна. Маргааш өглөө нь Heart-ыг нь ажлаас нь яаралтай ажиллагаа гэдээ дуудаад эхэллээ. Энэ бол одоо цагдаагийн мөрдөгч хүний хувьд хэвийн амьдралдаа тооцогдох байгаа л да. Тэр машины жолоолго эдгээр нь бүр улаан галзуу. Маяка асаацсан болохоор торгуулгүй байдаг юм байл үү дээ. Хаан ч хамаагүй паркинг хийгээд л. За тэр ч яах вэ? Нэг газар баахан хүн дундуур өмнөхөө үзүүлэнгээ холбооны мөрдөх товчоноос явж байна. Алив зам тавь гэд нэг сүртөө орж ирсэн ээ. FBI, you might want to stay out of these, all right? Sir, ma'am. 8 double tall. Very scones with the little granules on top and one. No, I would like. Өглөөний уурал эхэлж манай хүнч нөгөө гэмтсэн ажилтны талаар юм хэлэх нүгэ санаа зовоостой байж дараа нь хэлж байна. Грант би нэг айгу гаад 27 хоноод эмнэлгээс гарна гэх юм тэр. За тэгвэл өнөөдрийн гол барьж байгаа юм энэ хэд нэг Citizen гэх өөрийгөө далдсан сурал алуучинтай учир битүүлэг захаа занаа өгөлцөж аваад идрүүлчих гээл яваад байгаа юм байна л та. Өнөөхөн дахиад нэг нууц мессеж явуулчих. Тэгээд энэ онц ноцтой хэрэг дээр Heart-ыг үгэлээрээ мадлаад байсан нөгөө ажилтныг ахлагчаар тавьчлаа. Heart одоо хурд дуусмагч даргийнхаа араас гарчгүй өөрийгөө тайлбарлах гэж нэлээд оролдов. Өчигдөр би таны командаас зөрчиж илүү л хийсэн үнэ. Гэхдээ би энэ Citizen-ийн хэрэг дээр орчих л доо. Надад код тайлах мэдлэг ур чадвар хангалттай байгаа шүү дээ. Гэхэд дарга нь өдөөс нь жамаас олж дахиж хүмүүсээ хүнд байдалд оруулмааргүй байна. Чи анхааруулга авсан байгаа. Зүгээр бичиг цаасны ажлаа зохицуулаад байж үү гэдэг. Огт авч хэлцсэнгүй. Манай хүн ч одоо бууж өгнө гэж юу ахав те. Нөгөө нууц цагааных нь кодыг тайлчих санаатай. Кафетериэд идэж уух юмтайгаа хожиж хадал сууж байла. Тэгтэл нөгөө саяхан том ажил хариуцж авсан олон хүүхдээ ядаргаатайгаар нь хажуу аваар нь явах та ингэж байгаа. Эйнштейн минь нууцыг нь тайлчвал над тийж туслаарай гэж мэгэл. Бас эргэлдээстэй. Гэхдээ тэгээ хажуудаа бас нэг шаргал үстэй хүүхэн мөнгөнд дагуулцаа. Энэ удаа ажлаа хийхэ бодосоо тий. Манай Heart ч нэрээ зүгээр ч нэг Эйнштейн гэсэн хочтой бол биш байгаа. Нөгөө зураг алуучны нууц кодлолцтой цагааг нь тайлж уншаад 48 цагийн дараа Техаст болох Америк нэгдсэн улсын мис шалруулалт тэмцээний үеэр таарч байгааг нь ажлын хэсгийн ахлагч олон хүүхдтэйгээр тамга чадлаараа тайлбарлав. Гэхдээ тэгтэл энэ ажлын хэсгийг ахалж байгаа нь ч тэр доор нөгөө хүмүүсийн ч тэр ханаас нь ч юм юугаач ихлэ мэдхгүй үнэндээ
үндэ таарсан шууд анаад байх юм уу? Ямар ч хамааралгүй гэхлэгцэн мөртлөө манай хаартл наагур цаагуур явж инг тийм арга хэмжээ аав. Наа тэмцээний зохион байгуулагч нартайгаа хамтарч ажил нэмэлт хүчээ нөөцөл өөрсдийнхөө үнийг дотор нууцаар шургуул гэд хамаг юмыг нь сануулна. Хөл толгоогоо олохгүй байгаа энэ нөхдүүдэд одоо түүний үгийг даахаас өөр сонголт байна гэж үү. Тэгснэ юуны түрүүнд холбооны мөрдөх товчоо арай гайгүй гэсэн эмэгтэй албан хаагчдаас мис болгочхор хүн амтан байна уу гэд хайж гэлхэн тэрэ. Бүр хүүхдийн барбаны хувцас сольж тоглодог аппликейшн суулгаж байгаад эхнээс нь ажлын эмэгтэйчүүдэд хуургаж үзэж байснаа сүүлдээ бүр эмэгтэйчүүдийнхээ зураг хүртэл оруулаад тоглоом нарыг хийж хэллээ. Одоо ингэж маадс цуг цаг байхгүй санагдах юм да. Хамгийн сүүлд нь олон хүүхдээ гар маань хамаг бүдүүн даргахад зургаар нь надад сууж үйт дараа нь яг ард нь ирчихсэн зогсож үйт юм байгаа. Тэгснэ гэж байгаа. Наад хувцсны өнгөч наад зөөхгүй байна. Гэж жуурсаад л тэр хэдийн инх замбаргүй байдлыг нам болгов. Даргаа явсны дараа өнөөх банц нь өгч ин гэж байгаа. Яг ард зогсож байхад та нар үүдгүй өмнөд тэнд байсан гаруудад гомдлоод дамжлаа. Тэгснэ бүр төгсгөлт нь арга ядад манай хаартын зургийг өнөөхтө оруулаад тартал. За бараг л энэ дундаа хамгийн бэст тохиролтууд төрхийг бүрдүүлж явах тэрэ. Гэхдээ хаартад энэ бүхэн огтхон хөгжлөлтэй санагдаагүй бол энэ талаар авч хэлцгийг ч хүссэнгүй. Харин олон хүүхдтэйгээр анхудаага л гайгүй ажил хийчих гээд хугацаа байгаа учраас харт байна уу, хок байна уу хамаа үзүүр гин дийний дотроос шургуулж ажиллагаа ихэх нь зайлшгүй шаардлага үүсэдэг. Тиймээс нэлээд хүч төрөмгийлж хартыг ятгах хэрэгтэй болов. Бэлтгэлээ хийж явахт нөхцөл ирж ноцтонгоо. Чамд энэ ноцтой ажиллагааны чухал хэсгийг гүйцэтгэх нэр хүндтэй боломж олгож байна гэж ятгасаар бод зөвшөөрүүлдэг шүү дээ. Мань иргэхдээ ноцтойч манай хартыг бараг байгаа юм дөө. За тэгэхээр хартын хувьд одоо мис болон хувирахад ердөө 2 өдрийн хугацаа үлдсэн. Олон хүүхдтэйгээр маань хартыг дагуулад мисийн тэмцээн зохион байгуулагч нартай уулзахаар явлаа. Өнөө өдөн ч хэлж байгаа. Өө тийм амар хэрэг болох гэж байгаа юм бол энэ тэмцээний цуцлаа гэв. Гэхдээ дээрээс нь цусаж болохгүй гэсэн чиглэл өгсөн учраас өөрсдийн хүнээ шургуулахаас өөр аргагүйсэн гэд мөрдөгчд маань үнэн учраа тайлбарлав. Тэгээд мис болоход коуч хэрэгтэй тул нэг чадварлаг хүний зураг гаргаж аваад очиод уулзцаав. Тэгтэл тэр нэг нь настай ир байх ба манай хаартыг харуугүй юу ус цусыг нь мяалаад бүр халгаадахгүй шүү. Тэгснэ хэлж байгаа. Би энэ ажлыг хийж чадахгүй. Хүнд бас боломжтой ажил даалгадаг байх хэрэгтэй. Эдгэргээ бүрнийг янзгүй шүү. Олон хүүхдтэйгээр яах вэ үгнийг гаргаж байгаа бүх зардлыг нь мөрдөх төвчнөөс гарганаа. Итгэлээ шүүгээл хаартыгаа үлдээгэл тэндээс болтлаа. Энэ мөчөөс манай хаартын амьдрал нэлээд хаард болж эхэлнэ. Бүгэн коуч хаартыг хоол идэвлэнгээ ажиглал манай хүн бол ер нь хүн нийтлийн хүншгэл зам байдлыг үзэж байгаа юм. Энэ өвгөн гой чинь карьерийнхаа турш 11 мис бэлтгэхдээ 10-ыг нь титэмт байранд шалгаруулж амжилт гаргаж исэн түүхтийн гинэ. Титэм аваагүй мис нь таг дүлийн хүн байсан ба манай хаартыг бол тэр мисийн хаан чүрхээргүй эв хавгүй байна гэдэл мяалаастай. Гэхдээ алхаа гişнээс нь авахгүйд хүссэн үсээгөө зааж эхэллээ. Нөгөө алдарт торлон сүйтгэгч алуурчин Citizen чинь бэлтгэлээ хийгээстэй байх юм аа. Ийхүү холбооны мөрдөх товчооныхон маань өөрсдийн мис болон коучд дагуулаад тусгай онгоц хөлөглөн ажиллагаа болох газар дэрлээ. Энэ дэвд ер нь өөрсдийн мисэд тэнцэд бэлэн болох нь тэр алуурчны хорлон сүтгэх ажиллагааг илрүүлэхдээ энэ тэнцвэрс чухал ач холбогдолтой болдог шүү. Коучийн төлөвлөж байгаагаар манай хүний арьс, үс, хумс, өд, шүд, хөл гар гэдэг юмыг нь засч янзлах шаардлагатай юм хөө. Хөөхий хоол ундыг нь хүртэл хандчихж байгаа юм. За тэгээд олонний хүчээр ямар тач мисээ шинээр урлаад гаргаад ирлээ шүү. Гүй нөгөө хэд бас одоо яаж зүгээр ах вэ? Энд чи мөн үү өдргээл хаартыг өөр өдөж байтал манай хүн би хоосон дээрээс нь зэвсгэлцэн байгаа шүү. Айтайхан багаарай гэд. Бас ширүүн. Энэ коуч өвөө бол одоо яалтч чадртай юм байна уу? За ингээд манай холбооны мөрдөх товчооны мисийн тэмцээнтэй хамтарсан үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ. Нөгөө тэмцээний зохион байгуулах хорооны тэргүүнч хаартыг хараад мэл гайхаж өвгөн коуч ур чадрыг магтаас тээ. Нэр үүнээс хойш тэмцээний турш хаартын нэр нь Мисс Нью Жерси байх юм байна л та. Алхаж гიშгтээ үе хөл алдаад байхгүй бол ер нь гадаа турх нуруу туруу гэд ер нь бусд миссүүдээс дутах юм ер нь алгаа. Бас нөгөө Rhode Island-аас ирсэн нэг шаргал ус мистэй танилцаад найзлаад авлаа. Нөгөө талд мөрдөх товчооныхон миссүүдийг нууц камераар ажиллаж харангаа дотор ангиж байгаа маа. Ийм болохоор бид мэрэгжилтэй хайртай итгэцэн үнэн аж аргалтайгаар ажиллаж идэг шүү. Нэрээ манай Хартман сүүлийн 2 өдөр өлөн зэлмэн байсныг жилгүй. Миссүүдийн өглөөний цайны үеэр шууд талах тарай олж авч идээд сууж байх хооронд нь нэг ширэнд хамт сууж исэн шаргал уст найз болон бус тогтод хоорондоо гяс түр тар хийгээд авчлаа. Гэхдээ Мисс Харт эвгүй жокөрөө найзгаа хурган авраад байгаа маа. Тэгж байтал саяхан ангазаад байсан мөрдөх товчооны нөхдүүдийн дуу дүр сүлэн авч байсан холбот гент тасарч арайг нэг юм тасарсан холбортоо сэргээтэл чихвшнээс гарах чигарсан дунд нь Харт бүр зочингуудаа заалаар дүүрэн хашгирчихлаа. Бантсантаа хэлсэн үг нь гэж байгаа. Jesus Christ минь би талх хацгийнхаа өмнө залбирхаа мартчихжээ, уучлж өршөө гэж сүгдөөс уучлаа. Бас л агуу бантж байгаа юм шүү. Амьдралдаа анхудаа эмгтээлэг байхыг хичээж буй Харт маань эвсэлгүйч гэсэн зөрөөч чултгай бүжиг эдрийг давтаад бас чадвараараа хичээх юм өө. Оройн Хартын буудлын өрөөний хаалгыг шаргал ус тогшоод хэлж байгаа. Халуун шоколад хувааж уяа. 30 штэ гэж ороод ирлээ. Манай хүн бол нэг хоол унд голж илдэг хүн биш учраас шууд л оруулж ирээд хүндэрчиж байгаа маа. Шаргал уст яг үнэндээ өнөөдөр өөрийн нэггүй байдлаас аварсан талархаж байгаа бол тоо. Ажиглаад байхад шаргал уст маань жаахан өөртөө итгэлгүй нөхөр юм аа. Тэрээр хэлж байгаа. Би уг нь галаар нааддаг бүжиг үзүүлбэр үзүүлэхийг мөрөөдгөө. Даанч аав ээж минь тийм хийхийг зөвшөөрдгөө. Гэж байна. Харт нэг юм бодлого. Өөртөө 100% итгэлтэй бай. Чадна гэж зорих юм бол чи энэ тэмцээнд төрүүлэх бүрэн боломжтой гэд дэл хөөргөж гарлаа. Нөгөөтгөн ч бас баясаад л миний бодлоор чи ялнаа. Чи бол үнэхээр мэдрэмжтэй, ухаантай гэд бие биедээ амралтан магтаж эхлэв. Эцэст нь хажуугийн оронтор унтах гэж хичээж байсан бүх нэг мис тэсгээ байгаа. Тэднийг загнаж байж нэг юм зогсоолоо. Урд өдрийн дараа арай гэж толгой өдөр нийлүүлэлээ. Хин нэг нь
нь цонхны цаанаас тогшлоо. Гэ хий нэг нь ч юу яхав те. Олон хүүхдээ тэр хаваар эргэлдэж байгаа юм чинь. Тэр тэг хэлж байгаа. Чигэвчээ ягаа зүүхгүй байгаа юм бэ? Одоо бэлтгэлээ хийн. Явъя. Чамд яг бичээн олж өгнө гэд. Бараг 2 хоног нойргүй хаартыг чигтээд явлаа. Коуч мань нилээн ааштайгаар хаартыг бэлдүүлж байснаа гинт. Чамд ирэхэд авиасын үзүүлбэрт ямар нэгэн санаа оноо өнө хэмээн асуув. Харт хариуд нь өө надад мэдэх малга дөө таны хэлснийг л хийнтэй гэд хэнэггүй нөгөөх нь жинхэнэ тэсэгдэн байгаа сте. Тэр ингэж юм л да. Би мис хүн талаас нь хамаг ямиг заасан харин авиасгүйнийг авиастаа уулгах гэдэг бол миний ажил үргээ хуваарт байхгүй шүү гэд бүгдийг нь хуу загнаа хаялаа. Гэхдээ ажиллагааны ахлагч олон хүүхд залуу бас ч гэж хартыг сайшаагаад энэ нөхрийг 2 хоногийн дотор ийм сайхан сэтгэл татан болгож чадсан юм чинь авиасын үзүүлбэрийг аргалахад юу нь болохгүй гэж гэхэн дээрээ багшигаа уурлуулсан харт маань бидээ нуусан хамаг дооноотой хураалахаас явахтэй. Ер нь бол энэ хүний авиасын үзүүлбэрт би санаа зовчлоо. Үгүй ер нь яад юм бол доо. Нөгөө тал алуурчин бас хартаас дутхгүй бэлтгэлээ хийгээстэй. Хүнгүү газар манекан чаж ирснээр дэвдэлж байлблээ. Оо яахтар. Өглөө болоход харт гэж нойрмог амтан арайхийн бэлтгэлээ дуусгалаа. Нөгөө олон хүүхд өөрийг нь гоё сайхан гэж хэлсэн болохоор бас тоглоом шоглоом хийгээж марцсангүй. Харин олон хүүхд ингэж байна. Чи гадаад байдлаа өөрчилж чадсан уу нэ? Гэхдээ коуч өө чамаас илүү эмгтээлэг байгаад байгаа юм да. Гэдэл манай үнийг бүр байхгүй болголоо. Мисүүд өглөөний нүүр удал бэлтгэлгээд ид бужигнаж ихэл нэг мис нь хартыг хараад л хэлж байгаа. Яна чи их ядарсан харагдаж байна гэхэд өөр нэг мис нь бас ааха би яагаад гэдгийг мэднэ. Нэг залуу ирээд авч явж байсан. Инхэд тэр чинь хин юм бэ гэдэл хэрэг дурлж гарлаа. Харт ард нь бүхэл бүтэн баг ажиллаж чагнаж байгааг нь мэдэж байгаа тул одоо нэг олон хүүхдээ нөхрөөс хариугаа авах юм шүү гэсэн шиг. Тэр харин тэр нэг хөөрхий өвчтөе идэрхээргүй залуу байгаамаа. Намайг мартаж чадахгүй байна. Уулзъя барий гэдэл газар дагаад яваад идэг юм. Айгүй өргөдөлтэй гэд аваад хайчлаа. Нөгөө талд энэ бүхнийг сонсож зогсож байсан олон хүүхдэд ямар санагдах нь ойлгомжтой. Та хүн төрүүлж байгаа нэг зүйлийг дурдуулъя. Ингээд Simple application-ы микро зээлийн үйлчлэгийн давуу талаас та бүхэнд дурдъя. Видеоныхын simple талаар ярьсан шүү дээ. Тэгэхээр давуу талууд нь юу вэ гэхээр мэдээж олон бичиг баримт нийгмийн татах шаардлагагүй. Зээлийн эрхээ шалгахад сүүлийн 6-аас 12 сарын дансны болго байгаад хангалттай. Авсан зээлээ хугацаанд хааснаар зээлийн эрх нэмэгдэх боломжтой. Зээлийн доод хэмжээ нь 50,000, зээлийн дээд хэмжээ нь 2 сая төгрөг. Хугацаа нь 60 хоног хүртэл. Мөн нэмж хэлэхэд зөвхөн шаардлагатай үедээ зээлийн үйлчлэг авч авсан зээлээ ухаалаг зарцуулаарай. Өнөөдөр бүгдээрээ урьдчилсан шатны авиасын үзүүлбэртэй шүү дээ. Бүглүүдэн Америк нэгдсэн улсын 50 мужийг төлөөлж ирсэн шилдэг оролцогчид бол бүгд их авиастай юм аа. Pop дуу, дуурин дуу, бүжиг, хөгжим гэж 9 шидэн бүрдсэн эмэгтэйчүүд байхаж. Бидний хайрт хаартанд баахан ус гисэн хунтагтай ширээд тайз руу гараад ирж харагдана. Хүмүүс анхандаа хөхрөлдөөд түүнийг ер нь шоолхон гайстай байсан ч манай хүн чинь тэр скануудыг иргэнгийг хилээд баг хөгжим тоглох мэт ая тоглоод эхлэнгүү дэмжиж эхэллээ. Даанч ясны цагдаа юм болохоор үзэгчдийн дунд буу өртлөж явж байгаа юм жаахан кобой маркийн эрийг онилж харангуйта тэгтэл нөгөө би чинь халаас руугаа гараа явуулангууд нь шууд буутай хүн байна болгоомжтой гэж тэр хаваар нэг хашгирснаа тайзнаас нисч буугаад нөгөө хүнийг дараад онцгойг хөрх юм. Оройн телевизээр авиаслаг мис урьдчилсан шалгуурлалт тэмцээний үеэр Нью Жерсигийн мис тамхи асаах гэжсэн хүний дээр санаатаагаар өсөж унсан маш хачин жигтэй хэрэг гарлаа гэдэл. Тэгснэ та яагаад ийм үйл гаргав гэж хартаас сурвалжлагч асууж байна. Тэгсэн чи харт хариуд нь би тамхины эсрэг хөдөлгөөний идэвхтэй юм аа. Хүмүүсийг тамхи олон нийтийн дунд асаагаасаа өмнө боддог байгаасаа гэж хүссэн юм гэд нэг эв хавгүй тайлбар өгөн дээрээ. Оройн болохоор эмх замбаргүй байдал үүсгэсэн гээл тэмцээний зохион байгуулагч бол зохион байгуулагчдын тэргүүн харт танд жилж байгаа юм. Би эмэгтэйчүүдийн гуа сайхны төлөө хамаг амьдралаа зориулж чамшиг бүдүүлэг нөхдүүдтэй насаараа тэмцэж байна. Дагж ийм гаргуул алан тална гээл байдаг. Хөөхий Хортман одоо юутэй чудгалч удаа. Оройн коуч өвгөн хартын асуулт хариултын хэсгийг бэлдүүлээ сууж байна. Энэ бүх ажиллагааны чин сэтгэлээсээ хандахгүй байгаа мэт санагдсан тул коуч өвгөн маань дахиад хартад хэмрэнсэн тавьж гарлаа. Сүүлдээ харт жин бүхнийг тэсвэрлэхээ өөрийг нь арай л доромжлоод байгаа мэт санагдсан нь яасан. Нөгөө коучтой буу тулгаж сүрдүүлж байгаа доноотой амандаа хийж аваад л хэлж байгаа. No, we are finished. Command, give me a 20 on math. Бэлтгэлээ хаяад гараа авчлаа. Гэхдээ тэгснэ усан цэлээ жаргаад явж байгаа олон хүүхдээ олж аваад л. Та нар юу надад тоглоод байна уу? Энэс чинь болж би хин гэдгээ мартлаа. Зүгээр жирэмсний чөлөөнд гараагүй. Даашинс тааруулж арай гайгүй харагдсан болохоор намайг энэ ажиллагаанд татан оруулсанаас та нар юу миний жинхэнэ чадварыг үнэлдэггүй үсттэй. Би энэ бүхнээс чинь гарлаа гэв. Ёстой нэг савлж өгдөг шүү. Олон хүүхд хариуд ингэж байгаа. За юу гэж тийм байх вдэ? Чамаг сонгосон гоо шалтгаан мэдээж чиний ухаалаг байдал, мэдлэг чадвар, харилцаа хандлага байсан шүү дээ. Хүмүүст өөрийнхөө чанаруудыг харуулах боломжийг олголдоо гэд хачин ухаантай өгнүүд урсгаж гарлаа. Гэхдээ хард чарн үүнийг сонсоод овоо зөөлрөөд за яах вэ? Юу ч болсон бэ хамгийн сайнараа л хичээе гэж байна. Ийм дулаан өгнүүд анханаас л хэрэгтэй байсан юм биш үү дээ энэ харт гэдэг үнт чинь. Маргааш нь усны хувцастай үзүүлбэр болох гэж байгаа бол той холбооны мөрдөх товчооныхон хартын хувцсны өрөөнөөс дамжуулах дүрсийг үзээд л бүр нүд хийж өгч байна. Коуч бол өөрийнхөө бэлтгэж буй мисийн бие галбиртан санаа тавьж силикон хэв мэв зохицуулаад явж байна. Олон хүүхд харин хартын өөрийнх нь дүрсийг нь нөгөөддөө хамаагүй харуулахгүй гэсэндээ дэлгэцийг нь биеэрээ хааж магаад байна. Гэхдээ энэ хоёр маань бас өмнөхөөс арай сайн найзууд болсныг та бүхэн бас анзаарч байгаа хэл та. Гэхдээ энэ усны хувцсны үзүүлбэр нь хамгийн сүүл ихээс төрөлтөл нүцгэн байсан хартын хувьд бол хамгийн
хамгийн хүнд тусч байх шиг байна. Коуч багш хэлж байгаа 50 байдлаа хадгалаад зэн буддизм Далай ламын тухай бод гэж тайлбар түлхчлээ. Манай хүн чи яр затлаа нэг ингээд дотор хэлж байгаа. Далай лам гэж үгсээр нэг юм энэ зовлонт үеийг даван гарлаа. Түүний дараа асуулт хариултын хэсэг хэлж байна. Бидний нийгэмд хамгийн ихээр дутагдж байгаа зүйл юу вэ гэх асуултыг англи хэл дээр бүх оролцогчдоос асуув. Энэ чинь нэрээ Америкийн мисэн тэмцээн учраас одоо сандрах хэрэг гарахгүй шүү дээ. Монголд бол нэрээ хамгийн траума дагуулсан хэсэг байгалах л та. Бүх мисүүд л дайны дэлхийн их тайван гэж ээж дараалан хариулж байгаад манай арт юу гэсэн гэж сана. Тэнцэн харгалцгаар гарчаад зөрчил гаргаад яваад идэг ялтнуудад илүү хатуу шийтгэл оноох хөстэй гэж авт юм да. Бүгд л энерги чимээгүй яахаа мэдгүй нийтээрээ гацж байтал эцэст нэг юм мөн дайны дэлхийн их тайван гэж хэлж сонсохыг хүсэн хариултыг нь өглөө. Энэ үеэр олон хүүхд ахлагч шин сэжигтний талаар таамаглал дэвшүүлсэн талаараа мэддэгдэх ба тэр нь харттай арай дотнойдаг шаргал үст найз нь таарав. Хамгийн гимгүү нөхөрсөг шинхэн найзыг нь яаж ийм сэжиглэн гэдэл харт бол үнэндээ бодохгүй санагдаж байгаа юм л да. Ямар ч тач октын яриа хийж түүнийг тамдах үүрэг даалгавар авлаа. Оройн охид амарч явах үеэр харт пицца аваад шаргал үсттэйг уулзгаар ирвэ. Өнөөх нь харин байдгаараа хошуугаа унжуулчихсан. Өнөөдөр миний асуултын хариултын хэсэг үнэхээр аимшигтай болж өнгөрсөн гэдээ уруугаа сууж. Харт одоо пиццагаараа өрхтээд октын яриа хийцгээ энтер гэдэл тэр авиарээс мисүүдийн хоолны дэглэмийг нь алдуулж чадлаа. Үргэлжлүүлээд нөгөө чинь бөөр неон будагтай шоугаар үргэлжлүүлэн ёстой нэг дураараа дургж байна. Харт гэхдээ яасан ч ажил үргээ байнгын ухамсарлаастай байх ба шаргал үстэй мэддэгдэггүйгээр байцаалт авах хөстэй гож марцсангүй. Хоёулахнаа байх боломж гарав уугүй юу харт асууж байгаа маа. Чи ер нь урд нь гэмт хэргийн сэтэлтэй зүйл үлдэж үдсэж байсан уу гэвэ. Нөгөөдг нь хэлж байна. Ээж авч өгдөггүй байсан болохоор их дэлгүүрээс улаан өнгийн дотор сулгаалж байсан. Нэр нь намайг коллежд байхад нэг багш хичээлийн талаар ярьсан гэж дуудаад надад зүг сүлдэл гаргаж байсан гэд хам үнэ хэлхэн дээрээ. Ер нь шар үст чинь сэжигтэн гэхээс илүүтэй хохирогч юм биш үү дээ. Харт ч түүнийг сонсоод тэсэлгүй. Алив босоод ир. Би чамд өөрийгөө хамгаалах хэдэн арга зааж өгье гэтэл өнөөх нь тасраад унчлаа өө хөрхий. Ариун цэврийн өрөөнд шаргал үстэйгээ нүүр амыг арчаад сэргээх гээд байж байтал бус тохид тэмцээний цохон байгуулах хорооны тэргүүний талаар сонь зүйлс яриад байлаа. Тэгээд тэр тэргүүн нь одоо мисийн тэмцээнд оролцдог жилэн түрүүлсэн оролцогч нь хоолны хорлогод орж байсан. Өс сонцон сандаг төрлийн хүн. Өдөрт хорооноос түүний тэтгэвртэй гаргасан ч энэ түүний сүүлийн жилгээд их стресстэй байгаа гэдэл янз янзын ховж ярьж байлаа. Эндээс дүгнээд харт бол тэр үнийг сэжигтэн байж болзошгүй юм байна гэд өөртөө таамаг дэвшүүлв. Яагав те нөгөө манай үнийг аятайхан байхгүй бол алан тална гэд харагдаж байгаасаа тэр сүндлэн хариг характер гаргаад ирсэн ихч шүү дээ. Яг энэ мөчөд холбооны мөрдөх товчооны том дарга нь энэ жочдуудад өөрийн биеэр ирсэн байх бөгөөд багийнхантай хэлж байна. Алуурчин Citizen-ыг Невадагаас илрүүлсэн. Дими цаг үргэлгүй эндх ажиллагаагаа өндөрлөд бүгд тийшээ явцгаая гэх тэрэ. Харин хартын хувьд энэ бүхэн ямар ч логикгүй санагдаж энд бүр илүү ностой хэргийн сэжим гарч ирэх шинжтэй болоод ирсэн тул хэлж байна. Би тэгвэл эндээ үлдээд ганцаараа үргэлжлүүлмээр байна гэд даргийнхаа өмнөс зөрлөө. Дарга нарийн тэгж байна. Тэг болдгоо авах. Харин ажлын өмнөх бууга хураалгаад жирийн иргэнээр л үлдэн шүү. Гэт яваад өглөө. Харт харин олон хүүхдийн нөхөр тандад хэлж байгаа. Зөв зүйл хийж байгаадаа итгэлтэй хахад чи минь талд орсонгүй. Би нөхдийг хамгаалах болно. Энэ бол миний ажил гэж гомдлохтой баг хамаг буу зэвсгээ хүлээлгэн өгөв. Ингээд үзэг зөлөгтөхөд зохион байгуулалт хорооны тэргүүн авгаа өрөөндөө ганцаараа мисийн тэтмийг өмсөн төсөөлөлт тавтан сууж байтал хүн ороод ирлээ. Хүн ээжтэй хэлж байгаа. Ээж холбооны мөрдөх товчоо Citizen-ыг баривчилжээ. Одоо бид түүний нэрийг барьж төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадахгүй болчлоо штэ гэж авч байна. Энэ одоо тэргүүн гээд байгаа энэ хүүхэн чинь одоо гаднаа нэг сайхан гялгар хүн байгаадсэн чинь Октон бол хартын сэжигсэн ёсоор өс унцсан сандаг тэтгэврт гарах жилдээ тэмцээний ялагчийн тэтмэд тэсрэг бөмбөг суулгаад энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа газрыг жигнэсээ хорлож байж санаа намрах гээд байгаа шулумлог хүн байна шүү дээ. Тэгснээ Citizen баригдсан тул өөр алан идэх бүлэглэл үүнийг хийсэн болгож харагдуулах төлөвлөгөө төр гаргаж маргаад. Ер нь бол энэ ихчийн атгах санааг бол хинч барахгүй юм байна уу. Маргааш нь бидний зориг бүхий гоо уцглан хартман бор зүрхээрээ ч хүү мэдрэмжэндээ чөлөөдөд ихүү тэмцээнийхээ нүүр бодол хуцтай хэлэх гэдэртэл коуч өмнө хамаг юм баглаад юугүй явах нэ. Холбооны мөрдөх товчооноос гэрээг нь дуусгар болсон болтой доо. Ингээдээ бас хартад хэлж байгаа. Чи хангалттай сайн байсан. Чам шиг хүнийг ингэж өөрчилсөн өөрөөрөө ч би өөр төжид бааргаж байгаагүйгээр бааргаж байна. Юмыг яаж мэдтгвэд энэ даашинцыг өнөө өрөө зориулан хадгалсан байсан юм. Нэр төрийн хөрөг байлаа гэд салах ёс гүйцэтгэн тэр. Одоо тэгээ сүүдрөөсөө ч өөр нөхөргөө болсон хартман тэмцээн болох газраа сексигээд хүрдэрлээ. Азар чаргал ус найз нь түүнийг анзаарч бус тогтөгч уриалаад олонний хүчээр уруулын будгаач ялгаж мэддэггүй хартад туслахаар болцоо. Одоо болж хөтөлбөр нь бүх мисүүд эрх чөлөөний хөшөө мэд даашин зөмсөд бамбар өрөөд алхдаг номер ба хартын би тэнд байвч ухаан санаа бол нөгөө тэрүүн авгаан үлдэж болцшгүй терроризмоос хэрхэн сэргийлэх төр бүрэн төвлөрч байла. Бодлого тэрүүн авгааг тайзнаа урж топ 10 мисийг зарлуулж эхэллээ. Тэгтлийн дунд нь манай Нью Жерсигийн мис заларж явах юм аа. Well, that must have hurt, but she's up. Үүний араас шаргал үст найзнаас топ 10-с шалгарлаа. Энэ мөчд холбооны мөрдөх товчооных нь Техасыг орхихоор онгоцонтой сууцгааж байх зур олон хүүхдээ гар нөгөө коуч өгнөөс тэрүүн авгаа болон түүний хүүгийн талаар хальт таагүй зүйлсийг олж сонсов. Хартман Америкийн мисийн тэмцээнд оролцсонгоо нууц ажиллагаагаа сайн дураараа биедан явуулж байгаа тул байнгын сонор сэрэмжтэй байхаач мартсангүй. Бас нөгөө шар үст найзынхаа мөрөөдлийг биелүүлэхээр авиасын үзүүлбэртэн зориулаад галцааваа эднэр бас олоод өгчсөн байна. Бас сайхан сэтгэлтэй байгаа шүү. За энэ үртэл хэдүүлээ олон хүүхдээ гарыг нэг оошохгүй байгаад байсан чинь манер Техасаас явуулгүй өвгөн коучийг дагуулад мисийн тэмцээн рүү
буцаад хүрээд ирлээ. Ажлын газрын ханд найзаа бас бодолцсон байна. Сайн байна тий. Нөгөө шар үст маань Хартын ачаар галтай үжиг өвзүүлж өглөө. Олон хүүхд болон коуч өвгөн хоёр маань Хартыг олж уулзаад л тэрүүн авгаан хүү аимшигтэй гэмт хэрэгтэн болохыг мэдсэн тул тэмцээний үеэр хамтарч ажиллахаар бостон мэдэгдэв. Тун удалгүй мөрдөгч Харт тусгай үзүүлбэр болох шилэн хундагнуудаар хөгжимдөх ээлж ирсэн ч тэр хавийн бисүүд нь тал талаас ууж дундлаад бүр алингин жалтуулсан байва. Угаас цаг үлдээгүүд бол манай хүн тайзан дээр гарснаа ам цангасан охид миний хөгжмийг байхгүй болгочихжээ. Тийм болохоор би өөрийнхөө туслалтайгаа хамтраад ямар ч тохиолдолд охид өөрсдийг хамгаалах мэдлэгтэй байх ёстой гэсэн үднэс би хамгаалах урлагийн үзүүлбэр үзүүлээгээд олон хүүхдийг олон төвний өмнө мишок болгож гарлаа. Энэ үзүүлбэрийн ч одоо үзэгчдэд их сонирхолтой санагдах шиг боллоо. Энэ хооронд хорон санаад ээжхүү хоёр тэргүүн мисийн тэтмийг өнгөлөх хэрэгтэй хэлтэргээд худлаа ярьж аваад аваад явцсан байв. За ингээд дараагийн хэсэг топ 5 мисийг шалгаруулах юм байна л та. Харт ч одоо тусгай ажиллагаандаа анхаарч ээжхүү хоёрыг олох гэсэн боловч коуч түүнийг дуудан зогсоон гоёлын даашимзаа өмсгийг толгов. Эцсийн хүртэл мисээ хийх болжтэй хөө. Нөгөө талд тэргүүн авгаан хүүчин жинхэнэ тэсрэг бөмбөг байрлуулсан тэтмээр шагналын тэтмийг сольж харагдана. Топ 5 мис шалгаруулах цаг болж манай хүн дахиад сонгогдчих болтой маа. Энэ мөчд коуч өвөө бол хамгийн хаппи байна. Аргагүй шүү дээ. Дэс үнэлэн зоригтой орж ирсэн чангалтай амжилт гаргаж байна гэдэг. Нөгөө шар үст найз нь бас шалгарсан байна нэрээ. Энэ сүүлүүлсэн 5 мисээс нь асуулт шалгаруулалт үргэлжлэж байгаа юм байна л та. Хартын ээлж ирэхэд нөгөө тэрүүн аваа ингэж байгаа. Зарим хүмүүс манай тэмцээнийг үе өнгөрөөсөн феминизмын эсрэг шин чанартай гэж үздэг. Тэдгээр хүмүүст юу гэж хэлхийг хүсэж байна да гэж асуув. Манай хүн хариуд нь шууд үндэ би ч тэр хүмүүсийн нэг нь байсан. Гэхдээ энэ тэмцээнд оролцоод энэ охидод танилцаад бодол маань өөрчлөгдсөн гайхалтай хүмүүс байна гэд уянгаж байсан араас нь тиймээс миний шинэ найзуудад муу зүйл хийсэн хямгаагч би өршөөхгүй. Зутах юм бол араас нь очиж агна. Баярлалаа хатагтай Кэти гэл айгүй замдалтай хэлж өглөө. Дэдэм гардуулах мөрч ойртож дэдэм гардуулах ёстой өнгөрсөн жилийн мис тайзны ард хоосон тавир бариад явж явах. Тэрээр хэлэхдээ хатагтай Кэтийн хүү тэтмийг өнгөлнгээд аваад явсан гэж хэлхийг сонссон. Харт гинтл тэсрэх бөмбөгийг тэтмэнд байршуулж болох юм байна гэж таамаглан тэр. Хамгийн сүүлийн шийдвэрлэх мөч эхэлж Харт коучтой хөөгдөө тайз руу гарлаа. Уг нь тайзнаас нөгөө олон хүүхд рүү титэмгээ дохоо өгöd авах нөгөөдг нь ойлгодгүй. Гэхдээ тэрүүн авгаан хүн тэр тайзны ард нуугдаж байгааг хараад араас нь явлаа. Тэгж байтал тэмцээний үзүүр түрүүнд Харт болон шаргал үст найз хоёр нь тунч голтой юм аа. Тэгээд тэтмийн эзэн хэн болсон гэж сана шаргал үст. Хартын хувьд тэсрэх бөмбөгөөс сэргийлэх гол зорилго тул тэтмийг битгий зүгээрээгээд өнөөхтө зөндөө хэллээ. Дааш нөгөөх нь ойлгож байгаа юм түүч алга. Дүлийн юм уу хаашийн. Харт одоо дэлбэрэлтээ сэргийлэхийн тулд тэтмрүүн дайрах гэж оролдог хийж үзлээ. Тэгээд хамгаалагчд баригдлаа. Тайзан дээр нэг л их найзтай хатаархсан хүн шиг саруулж тийчилж байгаа нь үнэн ив авга харагдаж байдаг. Тэтмийг шар үстийн толгой дуглангуу тэсэлгүй би хамгаалах техник ашиглаад замдаа таарсан бүх хүнийг өргөж шидсээр найзгаа толгооноос тэтмийг суг татах гэтэл нөгөө Шарков найз чинь манай хүнийг барьж байсан цэцгээрээ нүдэж гарлаа. Бүр ойртолдоггүй шүү. Нөгөө тэсрэг утсан дэлбэргээстэй байдаг. Тэрүүн авгаан хүү бас бүтлгүй нөхөр юм аа. Яг дэлбэлэхгээ товч тарах гэж байгаад олон хүүхдэд баригдаж удирдлага доош унгаач. Харин тэрүүн авгаа үнэг юм болохоор байдлыг ойлгож удирдлагын араасгүй лээ. Энэ үеэр Хартман найзгаа мангастаж байгаа тэтмийг нь булааж тэсрэх бөмбөгнөөс нь салах гэж оролдов. Нэгэн хангалттай цаг үлдээгүү тул аргаа бараад шууд тайзны хойд талын эрхчлөөний баримлын чих чулууд жорхлоо. Одоо өөр яалтай үлээ дээ. Тийм ээ ингээл жинхэнэ тэсрэхлээсэн галч шоу гэж үүнийг л хэлэх бах та. Юу бол өнгөрч өө. Шаргал үст найз маань тэрүүн мис болох мөчөө өлегтэй эдэлж чадсангүй гэл уйлж унжиж байснаа тэсрэх бөмбөгийн дуунаар ухаан алдаж унхан тэр. Амнасыг нь яаж үлээ үзэж амарсныг нь тэгээд хожим хойно ойлгох болтгүй. Ийхүү тэмцээн өндөрлөж тэрүүн аваач баривчлагдлаа. Тэрээр Хартад хэлж байгаа. Чи өөрийгөө гавьяа байгуулсан гэж андуурах хэрэггүй шүү. Энэ дэлхийг улам үзэсгэлэнтэй болохыг зорж ирсэн хичээл зүтгэлийн юм олон зуун охтын мөрөөдөлтэй хамт нураалаа гэд өглөж байгаа нэрэ. Харт хариуд нь юу яасан мөрөөдөл? Энэ дэрэ тэсрэх бөмбөнд өртөх мөрөөдөл үү гэд цагдаагийн машинд хүчээр чихэд явуулав. Үүний дараа байдгаараа халтайсан олон хүүхд нөхөр үрээд Хартад хэлж байгаа. Сайн ажиллаа. Гэхдээ энэ бүхний дараа чи хот руу очиод ажиллая гэд эхлэвч буцаад л нугасны муухай дэгдэгээ болохоо мартаагүй үсттэй. Яах вэ? Тэгсэн ч гэсэн оройн хоолцоо гэдцгээ заа юу гэд болцоонд үрээд байгаа маа. Ер нь энэ хоёр энэ мөчөөс эхлэн учиртай болох нь тодорхой боллоо л доо. Маргааш нь манай хоёр мөрдөгчд мөрөөрөө тэндээс буцах гэж байтал нөгөө мисүүд нь манай хүн зориулаад surprise арга хэмжээ зохион байгуулж их юм. Бид бүхний аврагч холбооны мөрдөх товчооны ажилтан Grace Hart чи бол бидний хувьд үргэлж хамгийн сайхан сэтгэлтэй нэгэн байх болно. Чамайг бид энэ жилийн нөхөрсөг мисээр тодруулж байна гэж тууд цом гартуулаад унлаа. Ингээд Hart-man сэтгэлээ хуваалцах болоход ингэж байгаа юм. Энэ бүхэн нэр төрийн хэрэг байлаа. Маш их сэтгэл хөдлөж байна. Яг үүндээ би энэ дэлхийд их тайвныг хамгийн ихөөр хүсэж байна гэдэл. Нулимсаа төвчлгөө сад тавилаа да. Ингээд энэ кино маань өнгөцгөн сэтгэхэд хөнгөн энидмийн кино мэт санагдавч цаагаараа нарийн утга санаа агуулсан бүтээл байгаа юм. Эмэгтэй хүний гоо сайхан нь зөвхөн гадаад төр төрхөнд бус мэдлэг ухаан, өөртөө итгэлтэй байдал, сайхан сэтгэлээр ч гэсэн мөн илэрдэг гэдгийг харуулахыг зорьсон болтой мó хэмээн бодно. Ингээд дараагийн дугаараар бүр сонирхолтой кино орно шүү. Та бүхэн лайка дараа сэтгэлдээ хөвчээд subscribe дараад байж байгаарай. Subscribe дарахын ач тусыг та бүхэн мэдж байгаа сте. Дараагийн дугаар ороход та илүү урдан хамгийн түрүүнд мэдэх болно шүү дээ. Та YouTube сувгаа нээхээс эхлээд алгоритмыг зөв ашиглаж чанартай контент бүтээгээд ашиг орлоготой бололтой хөгжүүлж бүхий л аргыг нийт ороод сурмаар байна уу? Тэгвэл анхаарлаа нааш хандуулаарай.
Контентийг ютубер болох нь зөвхөн олон танигдах эсвэл мөнгө олгох биш ээ. Энэ бол таны дотоод сонирхол хүсэл санааг бодит амжилтанд өргөх гайхамшигтай арга зам байна. Эдгээр юу агцсан бэхээр контентын найрлага форматыг өөрөө зохиож сурах, алгоритмын учрыг нэгэнгүй ойлгох, тулгарсан бэрхшээл бүтлгүүтлийг даван туулах сэтгэл зүйн ур чадвар, бүр цаашлаад гадаад хэл дээр контент бүтээх, хиймэл оюун ухааны бүтээлчээр ашиглах зэрэг агуулгууд багтсан байгаа. Та өөртөө хөрөнгө оруулж ютубер болох аяллаа яг одоо эхлүүлээрэ. Хүн болгоны дотор л контент бүтээх гэсэн нууцхан хүсэл байж л байдаг. Үүнийг хийж үзэж байж л мэднэ. Тэгэхээр одоо эхлэхгүй л хэзээ эхлэх юм бэ? Та сургалтаа Задлан цэгийн минь вебсайтаар орж хүлээн аваарай.